Дийлэнх мөнгийг нь төр татаж аваачаад тодорхой бүтээмж буутай чиглэлээр зарцуулчаад байдаг. Ийм л эдийн засгтаа бид байгаа юм байна. Энийг өөрчилж чадвал бид мөнгөтэй болж харьцангуй зээлийн, үнд цаасны зах зээлээр, хөрөнгөний зах зээлээр дамжсан бизнесийн санхүүжилт өргөжих юм байна. Доктортой хөгжил бий болох хэрэгтэй тийм ээ. Мэдээж яг өнөөдрийн нөхцөл бол жидүү гэж яригддаг тийм. Одоо яг энэ үйлдвэр мэдээж банк руу л очно. Гэхдээ тэнд боломж байна уу байгаа. Тухайн компани өөрөөс нь маш их юм шалтгаалж байгаа. Дөнгөж шинээр эхэлж байгаа бизнесийн төсөл болвол банкнаас одоо зээл хэлбэрээр санхүүжилт авах ер нь л болцоо байхгүй дээ. Та одоо тэр төслийг хэрэгжүүлж байгаа үнэхээр л ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгөтэй барьцааны хангалттай нөхцөлтэй л биш болвол тэнд банкч бай эсвэл одоо юу гэдгийг бизнесийн бусад санхүүгийн байгууллагууд ямар ч зээл одоо олох болцоо байхгүй. Энэ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж бид нар хөрөнгө оруулалт олж ирж болж байгаа. Өнөөдөр 1 сая доллар гаднаас босгох гээд явхад бол хинч тоохгүй. Тийм жижиг мөнгөөр яах юм. Гэтэл 3.5 тэрбум төгрөг бол манай нөгөө жижиг дунд үйлдвэрлэлд бол асар том мөнгө байгаа. Ер нь ингээд нэг үндэсний одоо корпорациуд гэх юм уу компаниудаа дэмжсэн тэнд одоо томоохон одоо бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажлуудыг одоо бодлохоор өгж тэд нар ажлын байр бий болгож татврын суурьа томсгож тэ яг ийм одоо бас нэлээд тийм төрийн зохицуулалттай тийм бодлого явахгүйгээр зүгээр нэг одоо юу гэдгийг бодлогын хөдөлгөснөр бол бас асуудал шийдэгдэхгүй. За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр Bloomberg-ийн эдийн засгийн клуб нэвтрүүлгийн 4-р дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараараа бидний хувьд Монгол улсын бизнесийн орчин, бизнесийн санхүүжилтийн нөхцөл байдал, бизнесийн санхүүжилттэй холбоотой ямар тулгымцсан асуудлууд байгаа тухай ярихаар цуглаад байна. Тэгэхээр банк санхүүгийн зах зээлийн харуул эдийн засгийнхаа нийт хэмжээтэй нэлээд ойролцоо. За энэ дээр төрийн оролцоо нэмэгдээд ороод ирэхээр энэ эдийн засгийн ерөнхий багтаамж дотор бизнесийнхэн яаж амьдрах вэ? Бизнесийнхэн яаж санхүүжилт авах вэ? Хөрөнгө оруулалтын болон эргэлтийн санхүүжилтүүдийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг бол бидний тулгымцсан асуудал болоод байгаа юм. Өнөөдөр бидний бизнес дээр их олон асуудал байгаа. Нэгдүгээрт нь бид нар бол саяны эдийн засгийн бүтцийг хармаар. Тэгэхээр энэ тал дээр хэдүүлээ эхлээд нэлээд ярилцвал зүгээр санагдаад. Монголын эдийн засгийг одоо ингээд сүүлийн 2010 оноос харах юм бол дунджаар жил болгоно нэг 5 их 80 төгрөгийн ийм хуримтлалын дутагдaltaй ийм тооцоо гарч байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр зэрэг Монгол улсад байгаа бэлэн хуримтлал, Монгол улсын нийт хөрөнгө оруулалт хэрэглээ. Одоо тэр нь засгийн газрын буюу төсвийн, дээрээс нь хувийн секторын, өрхийн энэ бүх хэрэглээ хөрөнгө оруулалтыг нийлүүлэх юм бол энэ хуримтлалаас 5 их 80 төгрөгөөр давж гинэ гэсэн үг. Тэгэхээр эдийн засаг өөрийнхөө бүтцийнхээ хувьд ийм хуримтлалын дутагдaltaй эдийн засаг байна. За нэгдүгээрт хоёрдугаарт нь энэ их усрууд ихтэй амьдрал дээр бол ямар нэгэн байдлаар хэрэгцээ энэ хангагдаж энэ хөрөнгө оруулалт хэрэглээ санхүүжигдэж байгаа. Энийг хаанаас санхүүжүүлж гинэ гэхээр зэрэг Монголын аж ахуй нэгжүүд, Монголын банкуд, Монголын засгийн газар гаднаас их усруу авчирч энийг эдийн засаг руу оруулж ирж энэ зөрүүг хааж байгаа. Зарим тохиолдолд энэ гаднаас босгож байгаа санхүүжилтийн их усрууд дутагдсан үед энэ Монгол улсын хуримтлуулсан гадаад валютын нөөцөөс энэ зөрүү санхүүжигддэг ийм тогтолцоотой явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ жилийн хувьд гэх юм бол тухайлбал бид нар нийтдээ санхүүгийн систем, Монгол банк, Хөгжлийн банк, Арилжааны банк гэдэг энэ байгууллагууд нийтдээ 900 сая доллар оны эхнээс эдийн засаг руу оруулж ирсэн байна. Тэгээд энэ өөрөө эдийн засаг руу оруулж ирээд эргээд эдийн засаг руу төгрөг болж хуураад зээл болж гарч байгаа гэсэн. Ийм одоо орчин дотор бид нар санхүүгийн систем ажиллаж байгаа. Одоо нөгөө банкны систем дээр чинь нэг тооцдог үзүүлэлт байдаг шүү дээ. Доктортой их усүр зээлийн харилцаа гэж. Тэгэхээр одоогийн яг өнөөдрийн байдлаар бол энэ харьцаа нэлээд өндөр болсон байгаа. 1.4, 1.5 орчим. Тэгэхээр энэ өөрөө юу гэж хэлж байгаа нөхөр зэрэг 42 их 80-ийн зээлийг санхүүжүүлэхийн тулд банкны яг доктортой их усүрийн хэмжээ бол нэг ойролцоогоор 30 их 80 руу бол төгсөн энүүгээр 40 их 80-ийн зээл гаргаж ийн гэсэн. Нөгөө талд нь түрүүний хэлсэн нэг банкны гаднаас оруулж ирж байгаа санхүүжилт энэ нийлээд бол энэ ч нөө одоо бөөний санхүүжилт таталт гэж ярьдаг те олон улсаас энэ бас тэр зөрүүг нөхөд ингээд явж байна гэсэн. Тэгэхээр эндээс харах юм бол бас энэ нилээд банкны систем бол ачаалтаа энэ зээлийн хэрэгцээг хангахд бол явж байна гэсэн. Хөрөлцөхгүй байна. Тий. Таны хэлсэн дээр бол санал нэг яг тэгэхээр одоо жишээ нь өнгөрсөн жилийн хувьд бол нэг 24 он эхлэхэд нэг 32 их 80-ийн зээлийн багц. За оны эцрүү бараг 40 төгсөн баг. За тэгээ мэдээж эн чинь өмнөх зээлүүд хаагдсан шинэ зээл болгогдож байгаа. Эрэлтүүдийн нөхөж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд одоо сая 10 сарын байдлаар 6 орчим их 80-аар одоо банкуудын зээл өссөн. Эргүүлээд нийт их усрыг харах юм бол 1.2 орчим их 80-аар өссөн харагдчихээн л.
Тэгэхээр нэгсэндээ бид нөгөө зээлийн эрэлтийг хангах их усүр талдаа ингээ харах юм бол бараг 5 дахин баг. Тэгэхээр нөгөө яг таны хэлээд байгаа харьцаа бол ерөөсөө хомсдолтой. Харин энэ дээр одоо бидний гол одоо иргэдэд хүмүүст өгөх хариулт бол тэр л байгаа юм. Ер нь яаж бид нар энэ хоримтлалтай иргэдэд мөнгө их олдоц бүхий их усүртэй, хямд их усүртэй зах зээлийг нэгдүгээр эдийн засгийн бүтцийн хувьд бий болгож болох юм бэ? Америкийн нэгдсэн улсын одоо өмнөд цаасны зах зээл securities market гэтэл одоо бараг $90-80 тий. Тэр нь Америкийн эдийн засгч одоо 30-80 гэж бодоход дотоодын нийт бүтээгдэхүүнээс дараа одоо 3 дахин илүү шүү дээ. Тэр нь болохоор одоо нөгөө derivative зах зээл гэдэг нь бараг 600-80 ч үлээ тий. Тэгэхээр энэ ямар их олон одоо төрлийн нөгөө ETF зах зээл гэдэг ингээд маш олон ийм одоо үнэт цаас одоо derivative санхүүгийн одоо үүсмэл бүтээгдэхүүн байгаа болохоор тэр эдийн засаг үнэхээр одоо дэлхийн номер 1 эдийн засаг байна. Маш олон одоо хувьбарууд байна. Нөгөө тэгүр одоо тэр инфляц те мөнгөний одоо үндэсний валютын одоо тогтвортой байдлыг хангаж чадж байна. Тэгэхээр надад бол бас нэг ингээд зөвхөн бизнес эрхлэгчийн хувьд ингээд харж яхад бас нэг Монгол улс ер нь ингээд нэг санхүүгийн ингээд төлөвлөлт гэдэг юм уу? Монгол улс ер нь одоо жишээ нь санхүүгийн төлөвлөлт хийх ийм шаардлага байгаа юм шүү. Засгийн газраас 14 мега төсөл гэж ярьж байна. За Улаанбаатар хот дээр ихтэл одоо метро тэ туулын хурдны зам гэдэг юм уу ингээ 24 том төсөл байна. Энэ дээр ер нь одоо хичнээн хөрөнгө оруулалт хэрэгтэй юм бэ тэ. Иннээс юус одоо жишээ нь засгийн газрын яс одоо жишээ нь төсвөөс хэдийн хэрэгжүүлэх болцоо одоо энэ за олон улсын хөнгөлөлтөө зээл тусламжаар хэдийн хэрэгжүүлж болох юм. За цаана ингээд үнэхээр дутагдж байгаа их үүсрийг яаж хийдгийг те. Энэ за хичнээн одоо төр хувийн хвшлийн түншил гэдэг юм уу, хувийн хвшлийг оролцоо хөрөнгө оруулалт татснаар шийдэж болох юм гэдэг юм уу. Ингээд ийм төлөвлөлт бас нэлээд хийх ёстой болов уу гэж харагдаад байгаа. Хөрөнгөний зах зээлд хамгийн том чухал нэг оролцогч бол мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар байгаа. Тэгэхээр энэ бол урт хугацааны томоохон сангуудын асуудал яригддаг. Бас томоохон мэрэгжлийн хөрөнгө оруулалт, за даатгалын байгууллагууд, бусад энэ санхүүгийн байгууллагууд бас энд өөрсдөө оролцоо явьж байгаа. За нөгөө талаас бол бидний хувьд нөгөө урт хугацааны хөрөнгө оруулагч болдог тэтгэврийн сангийн тогтолцоо байдаг. Өөрөөр хэлбэл энэ нөгөө тэтгэврийн сангуудаар дамжуулж урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр энэ сангийн тогтолцоог нь одоо хараахан бас бүрдэж чадаагүй байдаг. Тэгэхээр энэ асуудлыг бас шийдэх хэрэгтэй байна. Нөгөө талдаа ер нь засгийн газрын зүгээс тэр бидний жоохон шүүмжилдэг тал нь бол бүх хөтөлбөр болон бүх энэ одоо засгийн газрын хөтөлбөрүүдийн санхүүжилтийг зөвхөн арилжааны банкар дамжуулж явуулдаг. Гэтэл энэ бол хөрөнгөний зах зээлээр дамжуулж явуулах бүрэн боломж байдаг. Тэгэхээр энэ агуулгыг бас гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай гэж байна. За нөгөө талаас бас Монгол улсад байгаа одоо магадгүй Эрдэнэс 5 толгой ч юм уу энэ томоохон орд газрууд бас олон улсад ч гэсэн дотооддоо ч гэсэн IPO хийх одоо давхар бүртгэлийн замаар одоо нэмэлт хөрөнгө оруулалт татах юм бүрэн боломжтой байгаа. Ер нь бол гадны хөрөнгө оруулагчийн хувьд бол энэ Монгол улс хөрөнгө оруулаад хэдийн хэмжээнд татвар төлдөг вэ гэдэг нь өрсөлдөх чадварт одоо нэлээд нөлөөлдөг. Гэхдээ нөгөө талаас хамгийн чухал нь маш тодорхой байхыг шаарддаг. Бид нэр дотоод хуримтлалаа нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр зэрэг таны төрөвний хөндөд байгаа нөгөө төсвийн секторын тэр зохистой хэмжээндээ байгаа төсвийн хэрэглээ зохистой хэмжээндээ байж иж нөгөө төсөвч нь ялгаа авахгүй л эдийн засгаас санхүүгийн их усрыг хэрэгжилж байгаа шүү дээ. Ер нь бол тэр төсвийн зардал бол татвар хэлбэрээр татаад буцаагаад зардал гаргачихж байгаа. Тэгэхээр тэр зүйл чинь өөрөө тодорхой хэмжээнд зохистой түвшинтэй байж иж тэнд бол тэр нөгөө хэрэглээ хөрөнгө оруулалтын их усрыг хэрэглээд байгаа орон зайн тэнд бол үүснэ. Тэр үүссэн орон зай бол хайчгүй гэхээр зэрэг хувийн сектор руу очих ийм боломж нэгдэнэ гэж ойлгож байна. Тэгжээж нөгөө тэр дээр байгаа хэрэглээ хуримтлалын тэр зөрүү бол багасна. Ямар аргаар төсөвдөр хэмнэгдсэн мөнгө эдийн засаг руу санхүүгийн зах зээл рүү орж ирэх үү гэхээр зэрэг түрүүний хэлээд байгаа нөгөө баялагын сангийн хуримтлагдж байгаа их усрыг хэдийн хэмжээг нь дотоодын ямар төслийг санхүүжүүлэх үү гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Зөвхөн дандаа гадаадд гэдэг нь бол өрөөсгөл ойлголт. Хоёр дахь юм нь болохоор зэрэг түрүүний хэлээд байгаа тэр хувийн тэтгэврийн сангууд тэтгэврийн сангууд тэнд бий болоод тэнд үүссэн хуримтлууд эргээд институционал хөрөнгө оруулагч байдлаараа Монголын зах зээл дээр хэрэгжиж байгаа амжилттай төслүүд рүү байршаад тэр тэтгэврийн сан өөрөө тэр төслийн амжилтаар өсөж хүрчижээдэг хүмүүсийн ирээдүйдээ гарах тэтгэврийн хэмжээ өсчээдэг ийм бүтэн механизм байж иж энэ одоо нөгөө төсөв дээр хэмнэгдэж байгаа мөнгө төр дээр хуримтлагдж байгаа мөнгө эргээд санхүүгийнхаа зах зээл рүү орж ирдэг ийм дэд үтсүүдийг бол бий болоо. Ингэж нөгөө бүтц маань бүтэн иргэдэг ийм систем болох гэдэг юм шиг надад бол харагдаад байна. Сая өнгөрсөн аврын чуулганаар үнэ цасны зах зээлийн тухай нэг шинэ бүтээгдэхүүнийг оруулж ирсэн байна. Энэ нь болохоор олон улсын санхүүгийн бонд гэж санхүүгийн байгууллагын бонд. Энэ байгууллагын хувьд бол нэг онцлог нь болохоор бүх нөгөө олон улсын засгийн газрууд нэгдэж орсон байдаг энэ томоохон институт учраас эрсдлийн хувьд бол AAA 3А зэрэгтэй маш эрсдэл багтай.
За нөгөө талдаа энэ чинь нөгөө эрсдэл багтаа байна гэдэг чинь бидний хувьд нөгөө ирээдүйн сан дээр зориод байгаа нэг зорилт байгаа. Хоёрдугаар энэ Монголын эдийн засгаас хамааралтай юу гэхээр тэр бас үгүй байгаа. Ягаад гэвэл тэр олон улсын одоо засгийн газрууд болон босоод хөрөнгө оруулагчийн нийлсэн байгууллага. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монгол улсад эдгээр компани үнцаас гаргаад тэр оруулсан одоо татан төлрөөс хөрөнгөөрөө Монголс хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байгаа хгүй. Хэрвээ ийм бүтээгдэхүүн гарах юм бол ирээдүйн сан тэрийг аваач гэсэн байна. Хөрөнгө оруулахаар тэгээд бид нарт авах хэн авах вэ тэрийг? Ирээдүйн сан. Яагаад гэвэл тэр нь болохоор ямар очтой вэ гэхээр хуулийн томьёол дээр юу гэж байгаа вэ гэхээр яг асуудал явуулахад энэ байгууллагын одоо өөр шилжихгүй байх асуудал ирж байгаа гэсэн. Түрүүн сая Баярдаваа захирал ярьж байна. Гаднаас доллар босгож ирэхэд 7-8% босч ирж байгаа. За үүнийгээ swap хийх юм бол swap-ийн зардал 7-8%, $5.5%. Тэгэхээр баг 15-6% дээр төгрөгийн хүнд олж иж байгаа байхгүй санхүүжилтийн зардал нь бусад костыг хасаа зөвхөн хүүгээ ирэхэд. Тэгэхэд магадгүй олон улсын санхүүгийн байгууллагууд дотоодын зах зээл дээр 10-11%-тэй ч юм уу бонд босгоод түүнийг өгөх юм бол хамаагүй бага болчихж байгаа. Нөгөө талдаа тэгвэл тэр төгрөгийг чи хэн авах юм бэ гэдэг байхгүй төгрөгийн бондын тийм баг хүүтэйг. Тэгэнгүүт тэрийг болохоор бид нар юу гэж бодож байна гэхээр банкуд өөрсдөө бас авч байгаа. Маш олон хэмжээний юу тэнд байж байгаа. Энэ дотор tax exempt бас байх боломжтой. Нөгөө талдаа түрүү хэлсэн магадгүй засгийн газрын томоохон сангууд эсвэл төр хугацааны хөрөмтлүүд тэрийг бас авах боломжтой болчих. Өнөөдрийн явд бол банкуудын маань хувьд бол мөнгө байгаа хэдий ч гэсэн банкуудын бас өөрийн хөрөнгөний хөрөлцөн ер нь бол одоо тулж эхэлж байгаа шиг байна. Ер нь бол өнгөрсөн жилийн одоо зээлийн тэлэлтч нэлээд өвчтэй явлаа. За эхний хагас жил дээр бол бас баггүй зээл гарлаа. За одоо сүүлийн энэ 3 дугаар улирлын байдлаар бол зээл нэлээд багасчлаа шүү дээ хөрөнгөлт магтай. Тэгэхээр энэ эдрээс бол ингээ харахад бол бид нар нөгөө яг мөнгө зах зээл рүүгээ гарах механизм гэдэг юм уу тэр тодорхой хэмжээний зохицуултуудаа ингэж харахгүй бол гарч чадахгүй байх гэж миний хувьд бол харж байгаа. Хариуцлагатай, чанартай зээлдэгчийн асуудлыг зүгээр явуулах гэтэл хариуцлагагүй зээлдэгчийн асуудал нийт зээлдэгчдэд зөргөөр нөлөөлдөг юм тогтолцоо. Тэр өнөөдөр бол хүмүүс хөрөнгө оруулж байгаа юу оруулж байгаа. Гэхдээ бидний хувьд бол нөгөө нэг одоо хөрвөх чадварын асуудал байна. Хоёрдугаар манай инфляц л ерөөсөө миний хувьд бол одоо харж байгаа мөнгө гарахгүй байх тий. Энэ одоо суур шалтгаан энэ одоо хөрөнгө оруулах байгаа шалтгаан ч ерөөсөө инфляц л бид нэр одоо барихгүй тий. Инфляцийг бас одоо өндөр түвшин дээр байгаад байгаа л хамгийн том чөдөр түвшээ болж байна л гэж боддоо шүү дээ. Ер нь бол угаасаа үндсээр нь тэр л эцтэй Баярдаваа захирал. Яг уу инфляц хэд байвал эдийн засгийн өсөлтөнд өөрөө бас дарамтгүй байдаг юм бэ гэдэг тооцооллуудыг бол янз янзын улс орны хөгжлийн түвшнээр нь бол хийсэн байдаг. Тэгэхээр хөгжиж байгаа улс орнуудын хувьд бол сүүлийн үеийн хандлагаар 4-7%-аас 4-өөс доош орохгүй 7-оос хэтрэхгүй байвал бас эдийн засгийн өсөлтийг нэг айхтар хорлоод авахгүй байна гэсэн ийм агуулга бол үүдгийг. Дээрээс нь баялагын хуваарьтанд зөрг нөлөөлөхгүй. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд бол нэг 2-оос 3. Тэгэхээр бид нар бол Төв банк бол яаж ийнү гэхээр 27 оноос энэ инфляцийг 5% түвшинд бол бууруулж ирнэ гэж жишээлбэл зорилго тавьж байгаа нь өөрөө цаанаа энэ дотоодд байгаа төгрөгийн одоо шаардах тэр суур хүүг бол бид нар доош нь буулгах гэж байна гэсэн. Бид нар бизнес эрхлээд тодорхой хэмжээний баялаг бүтээж байгаа энэ инфляцийг бий болгож байна. Энэ бол зөв инфляц байхгүй. Гэтэл бид нар өнөөдөр эдийн засгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг 40 орчим хувьтай одоо эдийн засгийг бол төсөв дээрээсээ удирдах байгаа. За тэрний энэ жилийн хувьд бол 32 их 80 дөө тий 33 их 80-ийн одоо төсвийн зардалтай. Тэрнийх нь 70% нь урсгал зардал. За тэгээд тэрнийх нь ахаад сайн харах юм бол ерөөсөө цэвэр халамж тэтгэвэр цалин тий одоо энэ халамжийн юм дээр бич. Энэ өөрөө бид нар юу ярьж байгаа гэвэл баг 20-од их 80 төгрөг гарна тий. Одоо ингээд зах руу хэрэглээ ямар ч бүтээмж байхгүй инфляцийг өдөөд хэрэглээ буцаж нөхөгдөж орж ирдэг юм руу гаргаж байгаа тий. Тэгэхээр миний хувьд одоо ганц гол харддаг юм бол арилжааны банкуд хөрөнгийн зах тийм ээ одоо энэ олон улсын компаниуд одоо санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийгээд энэ зах зээлийг тэлэх гээд явж байгаа ч гэсэн эсэргээр нь эний чинь өндөр үнэтэй байгаад байгаа хамгийн том суур хүчин зүйл нь төр дотроо төсөв. Монгол банк чинь ингээл төсөвтэй бол бас л ингээл тулдаг штэ ер нь бол төсөв чинь их байна энэ төр гээл. Тэгээ 2023 оны их хурлын чуулган дээр Монгол банкны ерөнхийлөгчөөс асуусан. Ер нь төсвийн тал дээр та саналаа хэлээч гэдэг. Тухайд бол Монгол банкны ерөнхийлөгч юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг ковидын өмнө төсөв дотоодын бүтээгдэхүүний 30%-аас давдггүй байсан юм аа. Одоо ингээд 32, 33 ингээд бүр цаашаа нэмэгдэх нэ сонгуул
төгсөж байгаа учраас энийг буцаагаад ковидын өмнөх түвшинд нь аваад ирчээ. Гэдгэн цаавраа нөгөө 30% хэтрүүлэхгүй байвал зүгээр байна гэж бүр яг тоогоор нэлсэн. Тэгэхээр 23 оноос хойш 23, 24, 25 оны энэ 3 жил дээр дотоодын бүтээгдэхүүний 30%-аас төсөв хэтрээгүй байсан бол ямар хэмжээний мөнгө хоримтлагдах байсан бэ гэдгийг тооцож үзлээ л ойролцоогоор 10 их 80 төгрөг. Бараг 10 их 80 төгрөг. Тэгэхээр тэр 10 их 80 төгрөг зарцуулагдаагүй энэ санхүүгийн систем дээр хоримтлал болоод үлдсэн болвол түрүүний бидний яриад байгаа тэр нөгөө 30 их 80 төгрөгийн чинь их усвар чинь өнөөдөр 40 их 80 төгрөг төгссөн байх. Энэ өөрөө цаашаа нийлүүлэлт юм чинь санхүүжилтийн их усварын нийлүүлэлт юм чинь өртөг буурахад нөлөөлөх байхгүй. Манай шүүхийн тогтолцоон дээр, шүүхийн шийдвэр дээр юу явдаг вэ гэхээр одоо шүүхийн шийдвэр алах зохиод шүүхийн шийдвэр за энэ хүн зээлээ төлөх ёстой гэдэг үүрэг гарснаас хойш хүү зогсчихдог. Сайн зээлдэгчийн хүү буулгамаар шүү дээ. Гэтэл энэ зардлыг чинь нийлүүлээд микслээд зээл үг тогтоодог байхгүй. Тэгэхээр муу зээлдэгчийг их байх тусам өндөр одоо муу зээлийг ингэж үүсгэж байгаа энэ хуулийн процесс нь муу байгаа дээр зээлийн хөвөндийг буух ямар ч орон зайг нэмж өгөхгүй байна. Тэгэхээр би зүгээр энэ дээр юу гэж хэлэх гэдэг нь гэхээр хамгийн том бас одоо нөгөө энэ зээлийн хүн дээр өрдөг болж байгаа дарамт болж байгаа зүйл бол энэ шүүхтийн одоо чанаргүй зээлийг хурдан шийдвэрлэдэг энэ зохицуултыг сайн болохгүй болчихдог. Макро эдийн засгийн эрсдлээ буруулахгүй бол бидний хөө буурахгүй. За бадрал захирлын хэлж байгаа микро эдийн засгийн эрсдлээ буруулахгүй бол бидний хөө буурахгүй. Хариуцлагатай чанартай зээлдэгчийн асуудлыг зүгээр явуулах гэтэл хариуцлагагүй зээлдэгчийн асуудал нийт зээлдэгчдэд зөргөөр нөлөөлдөг юм тогтолцоо байна. Тэгэхээр ер нь хүний ард бол эрсдэл байгаа энэ зөв үү? Хүний ардталд эрсдэл байгаа. Гэхдээ тэр эрсдэл өөрөө зээлийн хүүдээр бүхэлдэн тийм том хэмжээний нөлөө үзүүлнэ гэхэд бол хэцүү. За жишээлх юм бол өнөөдөр Монголын банкны систем дээр жишээ авбал нийтдээ 42 их 80 төгрөгийн зээл байгаа. Тэрнээс 1.8 их 80 төгрөг нь чанаргүй зээл болсон байна. Тэр чанаргүй зээл одоо бадрал захирлын төрөний хэлэг дээр тодруулах юм бол тэр 1.8 их 80 төгрөгийг банк өөрөө алдагдал хүлээж авч балансан дээрээ тусгаад тэр алдагдлыг буцаагаад нэг жолгож байгаа зээлийнхаа хүнд шингээгээд нэмээд өгчдөг. Тэнгүүт тэр чанаргүй зээлдэгчийн хариуцлагын асуудлыг бусад одоо зээлдэгч нар одоо бид нар өнөөдөр нийгэм даяарны 1 сая 600 мянган зээлдэгч байна гэж үзэх юм бол тэр 1 сая 600 мянган зээлдэгч тэр 1.8 их 80-ийн төлөөгүй зээлийн алдагдлыг хүүгээрээ дамжуулж бид нар хувааж төлж байгаа. Ер нь бол тийм учраас тэр дүн ч нөрөө зээлийг өсгöd байгаа гэсэн. Одоо сүүлийн үед та бүхэн мэдж байгаа ингээд төмөр замын бүтээн байгуулч гэдэг юм холболтын төмөр зам гэхээр л яг л нүүрсээр сольчих офтейкер хийж гэдэг юм уу. Одоо бүр ингээд нөгөө бартер бүр ингээд буцаад нөгөө орчин үеийн нөгөө бонд одоо юу гэдгийг санхүүгийн механизм хэрэгсүүлдэг биш бүр ингээд одоо баг нөгөө балар эртний одоо бартер солилцоо руугаа буцаж орж байгаа ч юм уу. Тэгэхээр энэ бүгд чинь ингээд нөгөө үнэхээр зах зээл одоо хөгжихгүй байна гэдгийг бас харуулж байгаа шүү дээ. Ерөөсөө тэгэхээр энэ дээр бол одоо бодлогын хувьд ч гэсэн ер нь бол одоо Монгол банк одоо эдийн засгийн хөгжлийн яам эдийн засгийн төлөвлөлтүүд хийх шаардлагатай байна. Санхүүгийн зохицуулах хорооноос ч гэсэн одоо энэ ялангуяа эрдэс баялагын биржтэй холбоотойгоор нэлээд тийм орчин үеийн санхүүгийн хэрэгсэл рүү шилжсэн ийм шилжилтүүд хийх ёстой юм шиг харагдаад байна. Манайх ер нь төр төвтэй эдийн засгаар яваад байгаа юм биш үү? Улаанбаатар хотын хот нь одоо их төсөвтэй болчихсон байшин барайл орон сууцны компани байгуулсан ч явж явах шиг. Тэгэхээр төр нь оролцох зүйлээсээ татгалзаад хувийн хвшлэрээ хийлгээд байвал нөгөө бүтээмж нэмэгдэнэ. Төр өөрөө хамаг мөнгийг цуглуулчаад ямар ч бүтээмжгүй юм руу гараад тахаар эдийн засгийн савн томорч өгөхгүй, хоримтлал өгөхгүй. Төр энээсээ татгалзах юм бол бадрал захирал бүтээмж үйлдвэрлэх гэдэг тийм ээ. Тэгээ бүтээмжгүй баахан халамж өгчдөг, улуурхаан салбарын мөнгөө буруу зарцуулдаг. Одоо ч буцаагаад тэр бартараас орхосоо гадна буцаад нийгэмчлэх гэдэг юм биш үү бүх юм аа. Төр дээр бүх юмыг төвлөрүүлээд төлөвлөгөөт эдийн засгийн хэв шинжүүдийг бас заримдаа яриад эхэлж шүү дээ. Төсвийн аливаа зардлууд чинь бас юун дээр очнолдгоо гэхээр зэрэг маш их импортын худалдаа авалтыг нэмэгдүүлчихдэг. Тэр импортын худалдаа авалтууд хаанаас явдаг вэ гэхээр зэрэг дахиад нөгөө гадаад валютын нөөцөөс хэрхэлждэг. Тэгэхээр хэрвээ тэр байхгүй байсан бол ойролцоогоор одоо дунджаар тооцоход 2 тэрбум доллараар өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц өндөр байгаа. Өнөөдөр 5.1 хэдтэй байгаа бол 7.1 хэдтэй байх ёстой гэж зүгээр би бодож байгаа. Хэрвээ тэгсэн бол өнөөдөр бидний энэ төсвүүдээр үүссэн байгаа цалингаа нэмээ, тэтгэврээ нэмээ, ийм имийг санхүүжүүлээгээд энэ маш асар хүнд хилцүүлгүүд явж штэ төсвийн хилцүүлэг. Тэгэхээр тийм бафер юмнуудыг тэнд одоо хоримтлалыг хадгаламжийг үүсгэсэн байсан бол өнөөдөр энэ хүндэрсэн цаг үедээ асуудлаа шийдэх нөөцтэй сууж явах байсан.
Өстөө нөгөө мөчлөг сүрсэн дээрээс бодлого 23-аас 4 онд бид нар урсгал зарлаа асуурчтэй хэлсэн затан дэтгэвэр хэлбэж явах гэсэн нэмсэн. Тэрнгээр наваа буугаад иржсэн инфляци буцаагаас авчихсан. Тэгээгүй байсан бол энэ хүндрэлүүд бас үсэхгүй иргэдийн амжиргаа багшаач эмчнэрийн маань цалин годалтай авах чадвар хэд дороотохгүй юм байдал руу бид орчих байсан баг. Энэ дээр бол саналыг байна. Сүүлийн 4 жилд цалин ер нь бол өрхийн орлогогаа 2 дахин нэмэгдсэн билээ 21 оноос. Нэрсэн дээр чинь нөгөө хэрэглээд цалин нэмэгдэнгүүт л ерөөсөн манай монголчуудын нэг юм зам төлөө юм байна. Уул нь бол энэ чинь орлого нэмэгдээд үр төлбөрөө бууруулад хоримтлал руугаа шилжих ёстой байдал. Монгол хүмүүс яаж өгдөг вэ гэхээр орлого нэмэгдэнгүүт л өөрөө 2 дахин нэмждэг. Ерөөсөө хэрэглээр юм. Одоо би тэр дөрөв ярьжсэн тийм. 70 инчийн том зурагт аваад такси барих гэж зогсож байгаа гэр бүл байгаа байхгүй. Бид нар өнөөдөр машиныхаа гэдэг юм тодорхой хэмжээний одоо өөрсдийнхээ асуудлыг шийдээгүй байж өөр асуудлаа шийдээгүй байж бид нар хэрэглээр зээлээр аваад гарч байгаа байхгүй. Ийм асуудлуудаас болоод ерөөсөө тэр нөгөө бидний ч одоо энэ багш ажлын цалингаас ахуулаад мөнгөний бодлого дээр та бүхний тэр бодлогын одоо орон зайг хийх зай өгөхгүйгээр л энэ төсөвчин тахиуд нь шүү дээ. Яг ингэсэн байлээ. 2 дахин цалин нэмэгдэхэд энэ хугацаанд бүтээмж хэдээр өссөн бэ? Баггүй. 0. 10% тэгэхээр тэгэхээр бүр яг тэр бүтээмж өсөхгүй болохоор нөгөө цалин чинь бизнес дээр юу болж ирж байгаа гэхээр зэрэг шууд зардал энэ чинь инфляци хэрэглэн дээр инфляци тэгвэл нөгөөдхөө аваачаад юун дээр нөхч нөхөр зэрэг үйлдвэрлэж байгаа үзүүлж байгаа үйлчилгээн дээр аваачаад үнэ нэмж. Тэр үнийн нэмэлт нь эргээд инфляц учраас Төв банкных нөгөө бодлогын хүн өсгөөсөөр харахгүй болоод тэр зээл хадгалж өгдөө ийм болохоор гэсэн ийм нэг хөрөнгөний зах зээлийн оролцоо энэ өгүүлэгдэж байгаа нь мэдэгдээд байгаа. Яагаад тэгэхээр за ялангуяа хөрөнгөний зах зээлээр дамжиж байгаа хөрөнгө оруулалт санхүүжилт. За ялангуяа хөрөнгө оруулалтын сангууд одоо сүүлийн жилээр нэлээдгүй бий болж байгаа. Тэр энэ сангууд болон хөрөнгө оруулалтын сангууд за хөрөнгөний зах зээлээр одоо бонд уцгаа санхүүжилт татж байгаа. Эдгээр юунд зарцуулж байгаа гэхээр яг бодит эдийн засаг руу оруулж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засагт нийгэм эдийн засагт бүр аль алинд нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн компани одоо IPO ч юм уу те бусад хэлбэр хөрөнгө оруулалт татхад тухайн компани ашигтай ажиллах шууд сайжирна. Одоо яг энгийнээр ярих юм бол ягаад гэвэл мэдээж эн чинь нөгөө тухайн компани санхүүгийн чадвар сайжирна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь нэмэгдэнэ. Тэгэхээр тухайн компаниудад ашиг орлого нэмэгдэх юм бол татварын орлого нэмэгдэнэ гэсэн. За нөгөө талдаа бизнесийн үйл ажиллагааг хэлж байгаа учраас мэдээж ажилтан одоо нэмж авах хэрэгтэй болно. Бусад одоо нийгмийн асуудлыг шийдэх боломжтой буюу нийгмийн эдийн засгийн хувьд аль аль талд ашигтай болно. Тэр нь одоо өнөөгийн зүгээр одоо хөрөнгө оруулалтаас авж байгаа хүүгийн татвар ч юм уу те ноогл агшин татвар ч юм уу эсвэл capital gain одоо tax ч гэдэг юм. Эннээсээ давсан илүү өгөөжийг энэ зах зээл дээр бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр түрүүн түмэн захирлын хэлдэг шиг гадны хөрөнгө оруулалтыг сайжруулах, татах эн чинь өөрөө асар том асуудал. Тэгэхээр энэ дээр бол манай засгийн газар ялангуяа хөрөнгө оруулалтын сангийн тухай хөрөнгө оруулалтын тухай хууль ч юм уу бусад энэ хууль тогтоомж бусад энэ арга одоо хэрэгслүүдээрээ энийг бол яалчгүй сайн дэмжих шаардлагатай байна. Энэ жил IPO хийсэнгүй л гэдэг хүмүүс яриад байгаа. Энд чинь суурь нь өөрөө бодлогын хөв бууруулах төрийн орон зайгаа хийж өгөхгүй гэж зээлийн хөв бууруул хөрөнгөний захирал хөгжүүлгээд яриад байдаг нь болохгүй байгаамаа л гэж би бол хараад байгаа шин. Инфляц 8% байхад Монголын зах зээл дээр ямар ч хүү 8%-аас доош болцоо байх боломжгүй. Ягаад гэвэл инфляц гэдэг зүйл өөрөө мөнгөний үн цэнийг илэрхийлж яадаг далд татвар учраас. Ядчил хүний мөнгө инфляцаа давж өсөхгүй бол мөнгө үн цэний алдна. Хоёр дахь юм нь юу гэхээр зэрэг бидний гаднаас татж байгаа их хүйсвэр яг одоогийн байдлаар жишээлбэл ямар ч сайн бид нар хичнээн сайн байгаад 4-5%-аас доош бид нар их усвар татах болцоо байхгүй. Яагаад гэвэл долларын суур хөв тодорхойлж байгаа холбооны нөөцийн банкны бодлогын хөв 4% байгаа гэсэн үг. Энэ дээр үндэслээд Монгол улсын засгийн газрын ийм бондуудын хөв 6-аас 7% байгаа. Тэгэхээр зэрэг Монгол улсын засгийн газар өөрөө гадаад зах зээл дээрээс 6-аас 7%-аар их усвар татаж чадж байгаа ийм боломжтой үед Монгол руу орж ирж байгаа доллар 6-аас 7% байх болцоогүй гэсэн. Дээрэс нь манай банкуд, аж ахуйн нэгжүүд гарахаар зэрэг засгийн газраас илүү одоо нөгөө эрсдэлтэй гэж үздэг учраас эрсдлийн нэмэгдээд дунджаар 7-оос 8%-аар босгож байгаа нь бол яг өнөөдрийн Монгол улсын олон улсын хөрөнгө оруулагч нарт ойлгогдож байгаа эрсдлийн төвшөнтэй харьцуулахад бол маш сайн үзүүлэлт байгаа гэсэн үг. За бид нар Монгол улсын засгийн газар тэр 4-дээр нэмэх нь 6-7 гэдэг чинь 200-аас 301% өндөр одоо эрсдлийн нэмэгдэл төлж гэнэ гэсэн үг.
Энийг яаж бууруулах вэ гэхээр зэрэг бидний Монгол улс өөрөө сахилга баттай байгаад эдийн засгийн доктортой байж ээж нөгөө зээлжих зэрэглэлээ бид нар сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр бие 2 байгаа зээлжих зэрэглэлийг бид нар 2 бие, 3 бие, за чадвал 1 бие тэр түвшинд бол аваачих хэрэгтэй. Одоо ингээд төсөв өөрөө инфляци барьж чадахгүй улам төвөргөж байгаа ийм нөхцөл дээр Төв банк мөнгөний хатуу бодлого барихаас өөр аргагүй. За ингээд мөнгөний хатуу бодлого бариад бодлогын өсөд байж атал нөгөө талд эсэргээр хөрөнгөний зах зээл эсэргээр гурвдах буюу хөрөнгө оруулалтанд байх хэрэгтэй. Сая сүүлд одоо ингээд бондууд дээр сүүлийн 3 жилийн хугацаанд бондын зах зээлийг харлаа. 24 онд бол бид нар чинь бодлогыг нэлээд болгосон шүү дээ. Тэгсэн. 10 руу хүртэл 9 рүү 13-аас болгосон. 13-аас болгосон. За ингэнгүүт 23 онд 400 тэрбум төгрөгийн бонд гарч ирсэн бол 24 онд нөгөөх нь 1.4 их найт төгрөгийн бонд гарсан байгаа байхгүй. За үндсэндээ бол баг 3 дахь өссөн. За яг мэдээж одоо улсын одоо чанартай бондууд нэг 400 орчим эзэлсэн баг. Тэгтэл 1 их найт өсч. Энэ жилийн хувьд бол одоо нэг 800 орчим тэрбум төгрөгийн бонд одоо 10 сарын байдлаар гарч байна. Тэгээ энийг ингээ харахаар бодлогын хөө өсөх тий энэ бол эргээд бондын зах зээл дээр бол одоо илүү их одоо юу яадаг тий одоо гарах боломжийг нь одоо нэмэгдүүлж чаддаг. Тэгээ ингээ хөрөнгөний захыг ч гэсэн бид нэр ингээ хөрөнгө оруулагчийн нүдээр харах юм бол өнөөдөр 12% бодлогын хөвтэй эргүүлээд хадгаламжийн 15% хөвтэй. За бондын зах зээл нэг өнөөдөр яг бодит өгөөж бол нэг 21 орчим хувьтай. За нэрлэлт нэг 19 таа баг тий. Яг ийм зах зээлтэй байхад хүн болвол хөрөнгөний зах зээл рүү хөрөнгө оруулалт хийхгүй байгаа байхгүй. Энэ жил IPO хийсэнгүй л гэдэг хүмүүс яриад байгаа. Эн чинь суурь нь өөрөө бодлогын хөв бууруулах төрийн орон зайгаа хийж өгөхгүй байжээж зээлийн хөв бууруул хөрөнгөний захыг хөгжүүлгээд яриад байдаг нь болохгүй байгаа маа л гэж би бол хараад байгаа шин. За улс орны макро эдийн засгийн тогтворгүй байдлын илэрхийлж байгаа хамгийн одоо чухал параметр бол инфляц. Тэр өөрөө эдийн засгийн савлгааг илэрхийлж байгаа. Хоёр дахь нь валютын ханш. Тэр бас өөрөө эдийн засгийн эрсдлийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ хоёр зүйл бол төгрөгийн болон гадаад валютын гаднаас орж ирж байгаа болон дотроосоо босгож байгаа их усрын суур өртгийн доод түвшингийн энэ хоёр тогтоож өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг валютын ханш жишээлбэл нэг 5% хэлбэлцэлтэй байна гэж бодож байгаа бол гаднаас орж ирж байгаа долларын хүү өөрөө 5%-аас доош дотоодын зах зээл дээр байх болцоогүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь холбооны нөөцийн банкны хүү 4%-тэй байжгаад Монголын засгийн газар тэнд 6-аас 7% их усрыг босгож байгаа бол банкуд 7-аас 8% их усрыг босгож байгаа бол тэндээс босгож ирсэн хүү дотоодын зах зээл дээр доллараар 7-8%-аас доош тогтох ямар ч болцоо байхгүй гэсэн үг. Нэгсэндээ суур өртгөн тэнд олон улсын зах зээл дээр тогтож байгаа. Төгрөгийнх нь энд бол нөгөө инфляцийнхаа түвшингөөс доош хүү байх болцоо гэсэн. Энэ яагаад ийм бид нар олон улсын гадаад зах зээлээс их усрын хувьд хамааралтай байгаад энэ үг гэхээр зэрэг нөгөө түрүүний хэлсэн 2010-аас 2024 оны хооронд дунджаар 5 их найт төгрөгийн хуримтлаас давсан хэрэглээ хөрөнгө оруулалттай байгаа учраас тэр нь 2 тэрбум доллар. Тийм байгаа учраас өнөөдөр Монголын энэ санхүүгийн зах зээл дээр их усрын төлөөх өрсөлдөөн маш хүчтэй байна. Энэ дээр хэн өрсөлдөж байгаа вэ гэхээр зэрэг банкуд, хадгалан зээлийн оршоо, банкус санхүүгийн байгууллагууд, за тэгээд үнцаасны компаниуд нөө үнцаас гаргаад ингээд зах зээлүүдээр өрсөлдөж байгаа. Тэгэхээр одоо юу гэж ийнө гэхээр зэрэг нийтдээ ингээд их усрын төлөөх хүчтэй өрсөлдөөн чинь төгрөгийн одоо 1 жилийн дундаж хугацаатай их усрыг банкнаас бус секторууд 18-19%-аар тэнд амлаж их усрын бүтээгдэхүүн гэж тавьж байгаа үед Монголын банкуд ялангуяа жижиг банкуд тэр хөвлөө очиж өрсөлдөж их усрыг татхаас аргагүй байдлаар орж байгаа. 17-18% л хүртэл зарим тохиолдолд очиж байна. Тэгэхээр зэрэг энэ их усрын төлөөх өрсөлдөөн банк нэгэнт одоо санхүүгийн систем 17-18% их усрыг татж байгаа тохиолдолд хүү тэнд доошо буух болцоог болчихж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө хуримтлалын хомс компани ер нь яагаад зээл авах хэрэгтэй гэж. Асуудал нь би болохоор өөрөөр хараад байгаа юм. Юу гэж хараад байгаа гэхээр бид нар нөгөө бизнесийн яг аль шатны ямар бизнес, ямар хэмжээтэй юу ярьж байгаа гэдэг чухал болоод байгаа байхгүй. Бидэрт өнөөдөр банкны хүү яагаад чухал вэ гэхээр компани нэг эргэлтийн өрөм шийдэх гэсэн тий. Эсвэл нөгөө хэрэглэгчийн зээлийн хувьд ч гэдэг юм уу яг чухал яригадаад байгаа байхгүй. Гэтэл яг бизнесийн орчны хувьд болохоор зарим компаниудын хувьд эн чинь хөрөнгө оруулалт татж байгаа. Equity буюу хувьцаагаар эхний хөрөнгө оруулаад татаж өөрийнхөө одоо компанийг доктортой болгох эхний юуг аавна. Одоо хөрөнгө оруулалт аав. За энэ үед бол тухайн компани тодорхой хэмжээний үн цэнтэй байна. Тэгвэл тэр компани анхны одоо үүсгэн байгуулагдсан фаундер бол тэнд ямар ч зээлийн дарамт байхгүй, эргэн төлтийн дарамт байхгүй. Урд ажиллал хийж байгаа. Энэ амжилттай болох юм бол миний хөрөнгө оруулагч ашиг аавна. Тэр нөхөр ч гэсэн тийм л бодолтой. Энийг компани ашигтай ажиллаад би мөнгө аавна гэсэн бодолтой. За энэ компани дахид цаашаа явна. Дараагийн шатанда гарна. Энэ үед дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ үед тэр дараагийн шатанд гарсан учраас дахиж хөрөнгө оруулалт татахад өшөө илүү үн цэнээр мөнгө татж байгаа. За ингээд тэр үед дахид татна.
За энэ үед бол тухайн компанийн үед бол түрүүчийн нөгөө бидний дунд яригдсан дараагийн шатны хөрөнгө оруулалт хэрэгтэй болчихсон. Тэгэхээр энэ компани өөрөө ингээд алхам тутам томроод авах боломжийг бүрдүүлж байгаа. Гэхдээ энийг хэн дүн тавиад энэ юу сайн компани үгүй юу гэдгийг нь болохоор хөрөнгө оруулагч нар тавьж байгаа юм. Энэ дээр одоо жижиг дунд үйлдвэрүүд дэргэлтийн зээлээ авъя. За хөрөнгө оруулалтын суурь зээлээ авъя. За эсвэл хувьцаа гаргая. Хувьцаа гаргалаа гэхэд сүүлийн жилүүдэд эрэлт. Тэгээ түрүүний таны дурдсан инвесторууд байна уу? Institutional инвесторууд байна уу? Хувьцааны үнийн яг бодит өсөлт байна уу? 17-8 онд хувьцаа гаргацсан компани хувьд борлуулалтын орлого нь 4-5 дахин өссөн. Төдж байгаа татвар нь 4-5 дахин өссөн. Гэтэл хувьцааны үнэ ингээд доктортой байгаад тахаар инвесторууд ийшээ орох энэ зах зээлийг бид нар амиар болмоор байна. Тийм учраас яг нодлоос яг market maker, liquidity provider гэдэг нэг ойлголтууд байгаа. Жишээлбэл одоо банкны хувьд одоо бид нар 30 жил бас 30 гаруй жил банкны салбар ярьж байгаа. Банкны салбар яг үндэ яг commercial банк буюу зөвхөн хадгаламж татдаг, зээл өгдөг ийм л схемтэй л яваал байгаа. Гэтэл дэлхийд энэ банкуд чинь маш олон төрлөөр investment банк руугаа ч нөхөрж ийн те одоо тийм universal банк руугаа ч орж ийн. За буцаад ингэж болохгүй байна гэд тусад нь одоо яг энэ нөгөө тусад нь юугаа хянаад явдаг юм руу ч орж ийн. Өөрөөр хэлбэл хөдлөөд байгаа байхгүй. Тэгэхээр манай Монголын банк бол яг үндэ яг байгаагаар л байгаа. Тэгээ яг л нөгөө мөнгө яаж татдаг байсан тэрүүгээр татж байгаа. Яаж зээл болгодог байсан өгдөж байгаа. Тэгээ компаниудыг яаж хардаг байсан яг тэрүүгээр. Гэхдээ мэдээ сүүлийн жилүүд бол шал өөрчлөлт орж байгаа л доо. Мэдээж бизнесийн хөгжлийг дагаач тэр эрсдлийн хувьд ч тэр нөхцөл байдлыг ч гэсэн одоо банкуудын хувьд бол эрсдлийн тооцоолол ч гэсэн өөрчлөгдөөл явж байгаа. А гэхдээ одоо бид боломж байгаа. Одоо үндэсний зах зээл рүү бид гарыг. Түрүүний миний хэлээдсэн ер нь жижиг дунд ингээ бичил бизнес санхүү одоо банк усын бол хэдэн томууд нь бол гарч ил байна те. Ер нь тодорхой тооны хүмүүс банкн дээр бол хүн болгоо очиж болоод те. Одоо хүн болгоо очдог болох тэр тал дээр бодлого байна уу? Яг уу бонд гаргах юм уу энэ дэрч маш олон бас давуу талууд биш те. Заавал барьцаа баталгаа заавал шаарддаг болвол банкн дээр энэ бол зээлх зэрэглээ тогтоолох үед бол барьцаа баталгаа шаардахгүй гарч байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт эрсдлээ өөрсдөө үрээд орж байгаа. Монгол улсд бол одоо 3-4 одоо юм рейтинг тогтоодог компаниуд бий болчихсон. Эхнээсээ компаниудыг үнэлээ явж байгаа. Мэдээж эхнээсээ явж байгаа учраас энэ дээр зардлын хувьд гэсэн яг тодорхой хэмжээний кост бол нэмэгдэж байгаа. Санхүүжилтийн зардал бол нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ бол мэдээж бусад нөгөө банкны зээлийг бодох юм бол дараа нь ирээдүйд маш том одоо эдгэрт боломжийг олгож байгаа гэсэн. Мэдээж яг өнөөдрийн нөхцөл бол жидүү гэж яригддаг те. Одоо яг энэ үйлдвэр мэдээж банк руу л очно. Гэхдээ тэнд боломж байна уу байгаа. Тухайн компани өөрөөс нь маш их юм шалтгаалж байгаа. Яг бизнес нь тодорхой, за мэдээж баланс болон бусад юм тодорхой underwriter компаниуд тэр нь боломж олох юм бол хөрөнгөний зах зээл бол тодорхой хэмжээний шалгуур шаардлага аль банк санхүүгийн бүхэл зах зээл зохион байгуулагдсан, зохицуултагдсан бизнес эрхлэгчээс их олон юм амархан. Цаг хугацаа юм билээ. Бизнес эрхлэгчтэй хувьд зээл санхүүжилттэй хаанаас яаж авч яана? Яг Монголд аль боломж нь бидэнд илүү тохиромжтой юм. Яг банкны салбар бол нөгөө олон жил нэг жилийн хадгаламж, 2 жилийн хадгаламж зээлүүгээ явсан. Одоо бол харьцангуй бас ингээд банк өөрийн өрөнгийн хэмжээч томорж байна. Тодорхой хэмжээний олон улсын байгууллагуудаас урт хугацааны санхүүжилтүүд авч байгаа хэмжээгээр одоо бол нэг бид нар бол хөрөнгө оруулалтын зээл буюу нэг тодорхой хэмжээний урт хугацааны зээлүүд 10 жилийн хугацаатай зээлүүд өгч чаддаг болоод байгаа. А ихтэй баяр даваа зэгшлэлдгээр яг үнэ. Бид нар бол үнэхээр жижиг байгаа. За том төсөл хэрэгжүүлж чадахгүй. За жижиг дундууд дээр ингээд нэг 5-аас ядч 5 жилийн зээлээ өгдөг болсон гайгүй. А нөгөө талд нэг хөрөнгөний зах зээлээс бид нар ингээд хөрөнгө оруулалтыг харахаар мөнгөний хатуу бодлого бариагүй байх үед л бид нар гарна. Одоо над дээр бол ингээд бид нар гармаар байна, биржээс мөнгө сумаар гэсэн зөндөө харилцагч тэр чинь. Гэхдээ таймг нь мөн үү гэвэл энэ жилийн үед биш байгаад байгаа байхгүй. Хороо болвол маш олон зүйлээр сургаж, тэрийг бэлдэж орчиндэлж. Макро орчин бэлэн биш болохоор хөрөнгөний зах зээл дээр бол энэ жилийн үед бол гарч чадахгүй. А гэхдээ хөрөнгөний захт бол гарах ёстой компани. Өнөөдөр энэ бол хамгийн том урт хугацааны сайн явах дараагийн тэр олон улсын зах зээлд бид нар нээлттэй листед компанитай гэдгийг яриад явхад бол жижиг ч гэсэн хэмжээний одоо санхүүжилт татах юм бололцоонууд байна. За тэгээ эцэст нь бол бид нар гадаадын хөрөнгө оруулалт гэж ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт татахад бол Монголын одоо энэ засаглал энэ нөхцөл байдлыг харахад бол нэгдүгээр томууд л авна, том компаниуд л авна. Яг тэгэхээр уулуурхаан компаниуд авч чадна. За топ 100 буюу томоохон засаглал сайтай компаниуд авч чадчихна. Яг тэгвэл ардынхын нэрслээд авч чадчихна. Гуравт нь банк санхүүгийн байгууллагууд авч чадчихна. А яг жижиг дундууд бол өнөөдөр боломж байхгүй. Тэр ийм governance муутай улсад засгийн газар сайн менежмент хийгээд үр дүнд хүрнэ гэж итгэхэд бол аюу хэцүү.
зүгээр ингээд нэг тийм бодлогын хөөж гэдэг юм уу ингээд хөрөнгөний зах зээлээс санхүүжилт хийснээр бол асуудал бас шийдэгдэхгүй юм шиг. Ер нь бол ингээд харахад бол ингээд Солонгос, Японы одоо тэр яг өндөр өсөлттэй байсан жилүүдийг харахаар ер нь ингээд нэг үндэсний одоо корпорацууд гэдэг юм уу компаниудаа дэмжсэн тэнд одоо томоохон одоо бүтээн байгуулалтын дэд үтсийн ажлуудыг одоо бодлохоор өгж тий одоо экспортын чиг баримжаатай томоохон төсөл хөтөлбөрүүдийн яг үндэсний компаниудаар хэрэгжүүлж тэд нар ажлын байр бий болгож татврын суурьа томсгож тий яг ийм одоо бас нэлээд тийм төрийн зохицуулалттай тийм бодлого явахгүйгээр зүгээр нэг одоо юу гэдгийг бодлогын хөдөлгөснөр бол бас асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр энэ яг бодит эдийн засгтаа яг тэр ингэж нөгөө нэг тухайн одоо жишээ нь 14 мега төсөл ярьж байна. Хот дээр яригдж байгаа төслүүд дээр ингээд яг аль төслүүдийн санхүүжилт нь шийдэгдэв тий. Ингэснээр одоо жишээ нь энэ ажлын байр бий болгох инфляцид яаж нөлөөлөх юм гэдэг юм уу? Яг ийм үндэстэй бол одоо баг нөгөө хуучин яг төлөвлөгөөний комисс шиг тий яг энэ нөлөөллийг одоо бүр ингэж бодит эдийн засаг руу нэлээд оролцсон тийм яаж ажил шийдэгдэхээр харагдаад байгаа юм. Тэгээ та хоёр өөр юм ярьж, түрүүн бол төрийг татгалт гэсэн тий одоо бол төр зөв бодлогоор хувийн хвшлээ дэмж тий тэгжээж эн чинь бүтээн бий болно, ажлын байр бий болно, ингэжээж иргэдийн бодит орлого нэмэгдэнэ, эдийн засаг тэлнэ. Тэр бол хүүд эргээр нөлөөлнө мөн үү? Сая таны ярианд донд баярлалаа захирлыг онлын тухайд дурддагддаг шүү дээ. Бид ер нь эдийн засаг ямар онлоор яваад байгаа юм тийм ээ? Тий, сая ер нь бол бид нар чинь одоо зах зээл шилжснээс хойш үндсэндээ бол одоо ингээд төрийн оролцоо бараг одоо байхгүй гэж хэлчихэд болохоор тий laissez-faire гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол ингээд нөгөө зах зээл нь өөрөө шийдэг гэдэг байдлаар явлаа шүү дээ. Гэтэл үнэндээ бол ингээд энэ бодлогоор болохгүй байна гэдэг нь бол маш олон жишээн дээр харагдаж байна. Тийм бол цэвэр одоо ингээд тийм олборлох салбартаа суурилсан ийм л эдийн засаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр үнэхээр бол одоо Монгол улсын яг давуу тал нь юу юм бэ? Энэ нь болохоор уул уурхай, хөдөө аж ахуй, аял жуулчлал, за магадгүй одоо сүүлийн үед ингээд яригдаад сэргийлэгчмөр суурилсан одоо AI computing гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө нэг хиймэл оюун ухааны дата центрүүд гэдэг юм уу? Ийм одоо Монголын яг үнэхээр ийм суур одоо давуу талтай чиглэлүүд рүү одоо ингээд хөрөнгө оруулалтыг татах, энэ чиглэлээр нь татврын хөнгөлөлт үзүүлэх яг ийм одоо бодлого явж ээж бас нэлээд ажлын байр бий болох өөрсдийн гэсэн давуу талтай өөрийн гэсэн одоо ажлын байр орон зайтай ийм чиглэл бол бүрэн боломжтой гэж харж байна. Монгол улсын зээлжих цэргэллийг тогтоодог байгууллагууд нөгөө 3 том энтер хэлж штэ. Монгол улсын айгүй том асуудал бол засаглалын асуудал гэж governance. Тэр ийм governance муутай улсад засгийн газар сайн менежмент хийгээд үр дүнд хүрнэ гэж итгэхэд бол айгүй хэцүү. Тэр утгаараа би бол жишээлбэл энэ дээр засгийн одоо төрийн оролцоо эдийн засгт бага байх хэрэгтэй гэж боддог. Төмөө захиралтай санал нийлж байгаа нэг юм зүйл юу гэхээр зэрэг Монголын компаниуд, хувийн компаниуд, за дээрэс нь Монголын банкуд, санхүүгийн байгууллагууд аль болох томрох хэрэгтэй. Ерөөсөө томрохын төлөө л байх хэрэгтэй. Томорсны үр дүнд тэнд яах вэ гэхээр зэрэг нөгөө өргөжж томорцсон тэр бизнес компанич вэ за ялангуяа банкн дээр авч үзвэл тэр өөрөө эрсдлээ төрөлжүүлэх боломжийг олж авт. Нэгдүгээрт. Хоёр дахь нь том төслүүдийг санхүүжүүлэх болцоог олж авт. Чадвартай болно. Нэг төслийг санхүүжүүлэх. Одоо жишээлх юм бол бид нэр ингээ харъя банкн дээр хамгийн том банк 4 их 80 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банк байлаа гэж бодоход тэр банкны нэг төслийг санхүүжүүлэх хэмжээ бол одоо 700-800 тэрбум төгрөг. Гэхдээ тэр бол үндсэндээ нэг 200 сая долларын төсөл санхүүжүүлж чадах байхгүй Монголын хамгийн том банк. Тэрнээс ингээд томыг хийчих юм бол тэр чинь нөгөө эрсдэлтэй нэг төслөөс хэтэрхий хамааралтай болчихно. Тэгэхээр 200 саяын биш 500 саяын төслийг санхүүжүүлдэг болохын тулд Монголын тэр одоо нэг банк бол жишээлбэл 4 биш 8 их 80 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болох ёстой гэсэн. Өнөөдрийн байдлаар Монгол том төслийг санхүүжүүлэх тэрийг даах банк өнөөдөр байхгүй. Тэрийг зөвхөн гадны их усрээр санхүүжүүл. Бизнесийнхний хувьд тэгээд санхүүжилт авах хүрээ хязгаар маань их хязгаарлагдмал байна. Энийг яаж бэлтгэлэх вэ? Өнөөдөр Монгол банкн дээр арилжааны банкуудын хэдэн төгрөг байна. Энэ мөнгийг бид нар эдийн засаг руу гаргаж явах хэрэгтэй. Заримдаа бүр улс төрийн зорилгоор хүртэл авч ашиглах гал сандаргаад байдаг тийм ээ. Тэгэхээр ягаад Монгол банкуд дээр банкн дээр арилжааны банкуудын их мөнгө байгаад байдаг. Нөгөө талд нь бизнес эрхлэгчдэд асар их хэрэгтэй бид нар санхүүгийн дутагдал байгаад байдаг. Энэ хоёрын зөрүүг бид яаж арилгах хэрэгтэй юм? Тэгэхээр одоо олон улстай юу гэдгийг листэд гэдэг юм уу те уул уурхайн компани гэх юм бол одоо Energy Resource, Mongolia Mining Company, Эрдэнэ Монголч гэдэг юм уу ингээ хэдхэн компани байгаа байхгүй юу.
Тэгэхээр энэ нэгдүгээрт за Монголд байгаад хамгийн том бизнес нь ямар бизнес эрхэлдэг юм бэ? Тэ? Тэр нь одоо ямар зах зээл рүү ямар бүтээгдэхүүн гаргадаг юм бэ гэхээр ерөөсөө тэр нөгөө нэг хийж байгаа бизнес төрөл нь маш зөв. Тэ за коксчхны ус угаагаар гаргадаг юм байна. Юу гэдгийг зэсийн баяжмал гаргадаг юм байна. Түүнээс одоо юу гэдгийг Apple iPhone гэхтэл одоо дэлхийн хэдэн улс хэдэн зах зээл рүү хичнээн сая утас хийдгийн ч гэх юм уу те яг нөгөө нэг бүтээгдэхүүн зах зээл те тэгэхээр энэ талаас нь харахаар одоо нөгөө хийх ажил их л байгаа байхгүй юу. Үнэхээр одоо олон зах зээл рүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргахын тулд бид Монголын бизнес хөгжих ёстой. Тийм учраас бас нэлээд тийм үндэсний компаниудаа тулгуурласан экспортын одоо хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн гаргаж байгаа одоо компаниудынхаа бүтээгдэхүүнийг өшөө одоо томруулах те цар хүрээг нэмэгдүүлэх олон зах зээл рүү гарах яг ийм одоо чиглэлийн ажлууд бол хийгдэх ёстой. Бидний нэг одоо хүндрэлтэй асуудал бид нар хэтэрхий жижигхэн зах зээл Монгол. Ерөөсөө нийт хүн ам 3.5 сая хүн амтай. Тэгэхээр Монголын аж ахуй нэгжүүд ерөөсөө л тэр нийлүүлэлтийн сүлжээнд global supply chain гэж ирдэг. Олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд яаж өөрийнхөө ямар нэгэн бүтээгдэхүүнийг холбох уу гэдэг дээр л бид нэр оюун ухаанаа уралдуулах хэрэгтэй. Тэрийг хийхин тулд технологийн одоо бүтээмжийн хүний нөөцийн тэр өрсөлдөх чадвараа сайжруулж ижил бид нэр тэр цаад олон улсын supply chain нийлүүлэлтийн сүлжээнд тавьж байгаа шаардлагыг стандартыг хангаж иж бид нэр тэнд очно. Саяны эдийн засгийг тэлэхтэр бол мэдээж бүгд санал нэг байна. Төрийн оролцоо буураад би бол хувьдаа санал нэг байна. Хоёр дахь нэг зүйлийг боломжийг гадаад зах зээл рүү гаргахаас гадна би бол бас 3.6 сая хүнийхээ бодит амьдралыг сайжруулснаар дотоод зах зээл бас жоох тодорхой хэмжээгээр тэлнэ гэж бодож байна. Өнөөдөр монголчуудын дундаж цалин нэг 2.7 сая төгрөг. Үнэндээ хангалтгүй. Энэ $2000 байсан бол дотоодын эдийн засгийн хэмжээ тэр хэмжээгээр тэлнэ. Тэгэхээр энэ хүмүүсийнхээ нэгдүгээрт бид монголчуудын амьдралын чанарыг сайжруулах хэрэгтэй. Тэрний талд гадаад зах зээл рүү гарна гэж ойлгож болно. Энэ хоёрыг холбож. Тэгэхээр зах зээлийг тэлэх хоёр үндсэн арга байна л гэж харах гэдэг шүү дээ. Бүр томор тэлэн том корпорациуд бол гадаад зах зээл рүү гарна. Одоо бид доктортой эдийн засгийн хөгжлийг бий болгоод иргэдийнхээ амьдралыг сайжруулмаар байна. 30% нь ядууралтай шахуу. Тэгэхээр худалдаа авах чадвар эрэлт төр хинэгээрээ дорой байгаа гэж ойлгогдно. Энэ бол бас нэг тэлэх боломж байх. Та одоо тэр төслийг хэрэгжүүлэх байгаа үнэхээр л ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгөтэй барьцааны хангалттай нөхцөлтэй биш бол тэнд банкч бай эсвэл одоо юу гэдгийг бизнесийн бусад санхүүгийн байгууллагууд ямар ч зээл одоо голцоох. Монголын том компаниуд тэртээ дэргүй Монголын том компаниудад банк нь жижигдээд нэг төслийг санхүүжүүлэхэд 100-200 сая доллар нь багадаад байгаа учраас энэ компаниуд хүссэн хүсээгүй EBRD, IFC гэсэн юм тэгээд бусад улсын одоо юу гэдгийг Exim банк эднэрлөө хандаж тэр 500 сая долларын ч юм уу 400 сая, 300 сая долларын санхүүжилтийг босгохоосоор арга байхгүй. Тэгэхээр энэ санхүүжилтүүдийг одоо босгочихж байгаа. Энэ зүйлийг амжилттай хийхин тулд улс юугаар тус болох вэ гэхээр зэрэг улсын бодлого одоо тодорхой байх хэрэгтэй. Ямар бизнесийн салбар, ямар бүтээгдэхүүн Монгол улсад илүү одоо татврын орчин сайжирч, илүү татвар баг төлж, стратегийн хувьд ач холбогдолтой юм бэ гэдэг бодлого нь тодорхой болоод тэрэнд нь нийцсэн төслийг хувийн сектор том төсөл хэрэгжүүлж байвал энэ өөрөө маш том дэмжлэг болон цаанаас нь фанд авах. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь тэр бизнесийн байгууллага ерөөсөө өөрийнх нь зээлжих зэрэглэл улсын зээлжих зэрэглэлээсээ дээш байх болцоо байхгүй. Тэгэхээр төр энд яаж туслах вэ гэхээр зэрэг төр бол өөрийнхөө улсын зээлжих зэрэглэлээ сайжруулах юм бол дагаад хувийн секторын зээлжих зэрэглэл сайжирна. Зээлжих зэрэглэл сайжрахад нөгөө тэдний босгож байгаа хүү өөрөө олон улсын зах зээл дээр буудаг. Тэгэхээр ийм л юмар одоо туслах юм шиг л санагдчихлаа. Альва тэр нөгөө нэг тухайн бизнесийн одоо санхүүгийн хэрэгцээний шийдэл болгоо өөр. Тийм ээ? Одоо юу гэдгийг уул уурхайн бүтээгдэхүүнтэй одоо компани бол одоо жишээ нь тэрийг одоо жишээ нь 5-10 жил одоо урт хугацаанд авна гэдэг бол гэрээ өөрөө баталгаа болж болно тий. Гэтэл юу гэдгийг одоо тодорхой хэмжээний төслийн санхүүжилт байх юм бол одоо 30% нь өөрөөс хөрөнгө оруулалт хийсээд 30% нь equity хийлгэхэд 70% нь одоо зээл авах ч гэдэг юм уу. Одоо ингээд төсөл болгон өөрийнх нь нөгөө санхүүгийнх нь хэрэгсэл өөр тий. Тэгэхээр яг ингээд нөгөө нэг ерөнхий одоо нөгөө нэг зээлийн хүү гэдэг бол нэлээд тийм одоо макро төвшний яриа болоод байна л да. Түүнээс одоо зүгээр юу гэдгийг жижиг бизнес эхлэхэд бол баг ах トゥ нар
хэлж байгаа их зүтгэж юм уу те. Тэгэхээр хоримтлалтай ах トゥ нартай хүн л явах нь байна шүү дээ. Тэгэхээр таны өнөө нөгөө хамтын санхүүжилтийн юу гарсан байгаа да. Тэр нь бол нөгөө нэг юм краудфандинг гэдээ байх уу одоо нэлээд бүүн болж исэн. За манай онцгийн хувьд бол сая бас тэр дүрм журмнал тодорхойлоо гарсан. За одоогор бол компаниуд яг өмнө сэндбоксын орчин туршиж байгаа. Яг амьдрал гарсан байхгүй байна. За энэ компани ямар очтой юм бэ? Яг л нөгөө жижиг дөнгөж яг гарааны компаниуд шаардлагатай хувьцааны санхүүжилтээ авахд ингээд дамжуулж гаргадаг. Нөгөө талдаа болохоор инновацийн тухай хуульд заасны дагуу гарааны компаниуд биржийн бус зах зээлээр дамжуулж хувьцааны санхүүжилт авдаг ийм дүрм журмыг гаргана гэсэн. Яг үүнтэй нийцүүлээ бид чинь 2021-2 онд одоо манай биржийн бус зах зээлийн энэ өвдсий дээр гэж авдаг болгосон байхгүй. Өөрөөр хэлбэл энэ зах зээл дээр гарааны компаниуд хувьцаагаа гаргаж ярилцсан. Боломж нэмэгдэж байгаа гэсэн үг тийм. Ер нь бол ийм боломжууд байна. Төмөд захирлын хэлдэг үнэ л хөвөл макро асуудал. Хөвөл зөвхөн Монгол банкны асуудал биш, хорооны асуудал биш. Макро эдийн засгийн асуудлын тусгал. Тийм, ерөөсөө тийм тусгал гэж үг байдаг. Хөвөл эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, нийгмийн нөхцөл ямар байдгийг энэ инфляц хүүх энэ бол бидний өнөөгийн байгаа нөхцөл байдал дүр төрхийг л бидэнд харуулж байгаа. Тэр эсрэгтэй байна гэдгийг л харуулж байгаа шүү дээ. Хөвөл одоо зээлийн бүтээгдэхүүн буюу мөнгөний өөрийнх нь үн энд бол олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Энэ бол ойлгомжтой. Энийг бол талталтаа зөвөр ойлгосоо. Тэг яг ер нь бол ийм шүү дээ. Одоо Төв банк бол бас Монголын санхүүгийн системийн 90% зохицуулж байгаа, хангаж байгаа банкны системийг зохицуулдаг юм байгууллага. Тэгэхээр Төв банк ер нь банкыг зохицуулна гэж юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг банкыг юу хийх ёстойг нь шахах нэг асуудал. Тэрийг бол хийх ёстой. Хоёрдугаарт нь банкыг томруулах, банкыг өөрийг нь тогтвортой байлгах тэр юм бол бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Дээрэс нь энэний үндсэн дээр Монголд байгаа нэгэнт Монголын банкуд Монголын санхүүгийн системийн 90% тодорхойлж байгаа бол Монголын санхүүгийн банкн дээр байгаа их усвар ямар төрлийн зээл бүтээгдэхүүн болж хуурах ёстой вэ гэдэг рүү одоо тийм шууд захиргаадаж болохгүй ч гэсэн хөшүүргийн арга хэрэгслүүд хийж тэр мөнгө урсгалыг бол зохицуулах ёстой. Тэгэхээр энэ имийг бол хийх л ёстой. Энэ бол Төв банкны үүрэг. Энэ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж бид нар хөрөнгө оруулалт олж ирж болж байгаа. Өнөөдөр 1 сая доллар гаднаас босгох гээд явхад бол хинч тоохгүй. Энэ тийм жижиг мөнгөөр яах юм. Гэтэл 3.5 тэрбум төгрөг бол манай нөгөө жижиг дунд үйлдвэрлэлд бол асар том мөнгө байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр 10 сая доллар, 20 сая доллар ядаж жижигнэлтэй дүн. Гэхдээ нэг 10 компани багцлаад тэгээд тэр олон улсын хиллэгтэн тааруулсан бичиг баримтад сангийн удирдлагыг хийх тусгай зориултын компани, санхүүгийн зохицуулах орооны хяналтанд ор ажилтдаг ийм компаниуд буюу хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд ингээд сан байгуулад ингэж явж иж гаднаас хөрөнгө оруулалт тусгана. За хоёрт нь бол дотоодын одоо хөрөнгөний биржээс бол макро эдийн засгийн нөхцөл байдлыг буюу мөнгөний зөөлөн бодлогыг бид нар босгоно. За тэгээд эцэст нь бол өнөөдрийн байдлаар арилжааны банкуудынхаа одоо өөр өөрөнгөний хүрэлцээ буюу зээл гаргах чадамжийн хэмжээ төлбөрийн чадварыг харьцал бид нар мөнгөсөн. Өөр ямар ч шанс байхгүй. Дөнгөж шинээр эхэлж байгаа бизнесийн төсөл болвол банкнаас одоо зээл хэлбэрээр санхүүжилт авах ер нь л болцоо байхгүй дээ. Та одоо тэр төслийг хэрэгжүүлэх гэж байгаа үнэхээр л ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгөтэй барьцааны хангалттай нөхцөлтэй биш болвол тэнд банкч бай эсвэл одоо юу гэдгийг бизнесийн бусад санхүүгийн байгууллагууд ямар ч зээл одоо болцоо байхгүй. Тэрийг юугаар санхүүжүүлэх үү гэхээр дүлгэн даргын хилээд байгаа нөгөө venture capital за эсвэл одоо seed capital гэх тийм капитал шууд хөрөнгө оруулалт хийгээд 4-5 жил ч юм уу дор хаяж 3 жил төслийг үргэлжлүүлээд оруулсан хөрөнгөө 2, 3, 4 дахин өсгөж аваад өөрөө гардаг. Төсөл хэрэгжүүлсэн санаачилсан хүн үлдсэн хөрөнгөтэйгээ үлдээд тэрний дараанаас харин эхлээд нөгөө зээл хэлбэрийн санхүүжилт рүү явдаг. Энэ шугамар бол явахаас аргагүй. Жижиг дунд бизнесүүдийн хувьд хамгийн том тулгардаг асуудал бол барьцаа хөрөнгөний асуудал. Ерөөсөө барьцаа хөрөнгө байхгүй учраас нөгөө банкны зээл өөрөө дандаа үл хөдлөх барьцаа шаардж идэг. Ийм байдлаас нь багч гисэн салгыг гэдэг юмыг одоо ингээл хийх гэж оролдоол юм. Тэр нь жишээлбэл одоо хамгийн сүүлд юу гэсэн бэ гэхээр зэрэг Монгол банкнаас гаргасан барьцаа хөрөнгөний үнэлгээний журам дээр гэрээ барьцаалж болно. Гэрээний шаардах хэрэг барьцаалж болно гэсэн. Ингэсэн тохиолдолд заавал үл хөдлөх хөрөнгө ингээ шаардахгүй байна гэсэн агуулга орж ирж байгаа байхгүй. Тэр чинь өөрөө юу гэж нөхөр зэрэг хэрвээ та жижиг дунд бизнес аль нэг том компани, аль нэг сүлжээ дэлгүүрлэг бүтээгдэхүүнээ нийлүүлчихдэг. Тэр чинь ингээд танд авлага үүсгэждэг санхүүгийн авцалсан зээл те. Дээрэс нь борлуулалтын гэрээгээ хийчихсэн. Та бүтээгдэхүүнээ чанартаа нийлүүлдэг болвол та үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй тэр гэрээгээ авлага барьцаалаад эргэлтийн хөрөнгөний зээл авах болцоог бол нээх ёстой гэж хэлж байгаа. За ер нь бол одоо бас дүгнэн захирлын хэлсэн crowd funding за мөн одоо энэ хамтын санхүүжилтийн бас арга хэлбэрүүд байж болно.
Ер нь бол түрүүн Бадар Захирлын хэлсэн ер нь ингээд яг ийм одоо маш тодорхой одоо бизнес пропозишн ингээд байх юм бол ер нь бол санхүүжилт бол босгох юм ер нь бол нэлээд ил тод ялангуяа энэ даяарчлалын үед бол ингээд нээлттэй ингээд ямар бүтээгдэхүүн ямар зах зээл рүү байгаагаас шалтгаалаад ер нь бол санхүүжилт босгох бол харьцангуй бол бас нэлээд тийм боломжтой болсон гэж хараад байгаа. Тэгэхээр түрүүчийн бас бидний ярьсан ямар зах зээл вэ? Ямар бүтээгдэхүүн бэ гэдэг бол энэ бол одоо хамгийн том асуултууд юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө нэг зээлийн хүү гэдэг бол нэг талаас нөгөө риск perception гэж хараад байгаа. Тэгэхээр бол бас нэлээд тийм Монголын хувьд бол бизнес эрхлэгчдийн хувьд бол бас нэлээд маш их боломжтой бас нэлээд тийм бид нар бол нэлээд тийм өөдрөгөөр хараад байгаа санхүүжилтийн одоо шийдлүүдийг боломжуудыг тий. Одоо нөгөө мөнгө одоо үзэж байгаа хүнд бол хаанаас хөрөнгө оруулалт босох вэ гэдэг нь бас зоолтол ингээ хариулт алдахгүй. Тэгээ яг би энэ дээр одоо бид нар ч хөрөнгөний захаас гадна бас нэг одоо гол төрөөс хойш бид нэр одоо жишээ нь манай компанийн хувьд хөрөнгөний удирдлагын компанитай санхүүгийн зөвшөөрөл хорооны тусгай зөвшөөрөлт. За энэ компани нь ийм зорилтын сан байгуулъя гэдээ бид нар өнгөрсөн жил одоо хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулъя гэдэг санхүүгийн зөвшөөрөл хорооноос зөвшөөрөл авсан. За ингээд энэ жилийн хувьд бол одоо хүмүүс хоримтлалтай байгаа хүмүүсүүд мөнгөө яаж удирдахоо мэдэхгүй байгаа хүмүүсүүдийн хөрөнгийг цуглуулж байгаа. За эргүүлээд тэр хөрөнгийг одоо сайн бизнесүүд байгаа байхгүй Монголд. Монголд бол бүгдээрээ бараг 90% нь импортоор бараг хангаж байгаа. Гэтэл сайн үйлдвэрлэл, продакт нь гарцсан, үйлдвэр нь бүтээгдэхүүнийн зах зээл дээр аль хэдийн туршигдсан. Гэтэл тэлэлт хийж чаддаг. Хөрөнгийн бирж дээр гарах ихээр арай болоогүй. Банкны зээлийг авах ихээр 2 жил 1 жилийн зээлэн дээр арай болж өгдөг. Банк усын зээлийг авах ихээр хүү өндөр болдог тий. Яг ийм зээл одоо компаниуд бол Монголд маш олон байна. Энэ компаниуд руу бид нар хөрөнгө оруулалт хийх тий. Эргүүлээд бид нар хөрөнгө оруулалт хийж өгөхлөөр зээлийн хүүтэй 1 жилийн 2 жилийн банкны систем шиг биш байхгүй. Яг хөрөнгөний бирж дээр listed компани шиг тухайн компанид одоо equity хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшигч болоод тухайн компани одоо хөрөнгөний менежмент үйл ажиллагаа хөрөнгө оруулалтыг тухайн компани менежментээс ажируулад за ингээд эцэст нь тухайн компани тэлтийг үйл ажиллагааг сайн болгоод магадгүй гадны зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татна. Дотоодынхаа бирж дээр гарах чадамжтай болгосны дараа тэр компани бирж дээр гарах зорилттойгоор ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо жишээ нь Монголд бол энэ хөрөнгө оруулалтын менежментийн одоо хөрөнгө удирдлагын менежментийн компаниуд үүнийг дагсан сангууд энэ санхүүгийн зохицуулах хорон дээрээс яг хийгдэж байгаа энэ бодлогууд дээр бол ахаад бидний энэ мөнгөний одоо нийлүүлэлтийг нэмэгдүүлэх компаниудын хувьд бол энэ мөнгө босгох нэг том бас сувг байгаа гэж хэлмээр байна. За 26 оны төсөв дээр бол 8 их 80-ийн хөрөнгө оруулалт тавьсан байгаа. За тэрнийх нь 3 орчим их 80-д нь 26 онд санхүүжих юм төвшөнд. Тэгэхээр энэ төсвийн энэ хөрөнгө оруулалт улс орны хөгжил бизнесийн хэлэлцэд төсвөр дамжуулж энэ төсвийн тендер, төсвийн төрийн ажлыг хийх замаар бизнесийг өргөжүүлэх боломжийг ер нь байна гэж харж байна уу? Ер нь төсвөр дамжаад эдийн засгийг үл тэлж байгаа гэж тодорхой талуудын байр суурь байдаг. За тэр нь ч зарим талдаа нөлөө үзүүлдэг. Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигаас хамаарат зөвхөн тухайн жилдээ үр дүнгээ үзүүлээд ирээдүйд урсгал зардлаа тэлэх тийм маягтай байдлаар заримдаа орчдөг. За энэ нь бол нэг чухал биш. Эндээс бизнесүүд өргөжих боломж байна уу гэсэн асуудал байгаа. Урт хугацаанд бол түрүүн бас ярьсан яг иймэрхүү ийм суур дэд үтс ялангуяа энэ орон сууцны бүтээн байгуулалт үйлдвэр үйлчилгээ тий одоо агаарын бохирдол замын төгжрийг шийдэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг бол нэлээд нэн даруй татаж оруулах. Энэ дээрээ бол одоо зөвхөн одоо нөгөө нэг засгийн газрын одоо зээлийн авах хэмжээ одоо таацаас гадна бас нөгөө төр үеийн хвшлийн түншлэл за мөн одоо урт хугацааны санхүүжилт бондын санхүүжилт мөн одоо засгийн газрын одоо хотын бонд ч гэдэг юм уу нэлээд олон санхүүжилтүүд явж иж асуудал шийдэгдэхээр байгаад байгаа. Түүнээс одоо яг тухайн төсвийн тухайн одоо жилийн төсвөр бол одоо харьцангуй бас шийдэгдэх асуудал нь бас хязгаарлагдмал байгаад байна тий.
төрийн ажлыг хийхтэй холбоотой хувийн хвшлүүдэд бас тодорхой шалгуур шаардлага байдгийг манай бизнес эрхлэгчдэд ойлгох хэрэгтэй. Тендерийн баталгаанаас эхлээд олон нөхцөл тендерийн баримт бичгийг бүрдүүлэх томоохон асуудал байдаг. Гэхдээ төрийн ажлуудыг хувийн хвшлийн оролцоотой хийх нь бол зүйтэйгээс гадна энэ бол яг бизнесийн санхүүжилт, бизнесийн үйл ажиллагааг тэлэх, санхүүжилт гэхээс илүү үйл ажиллагааг тэлэх илүү нэг боломж бол мөн л гэж хараад байгаа юм. Аль болох хувийн хвшлүүдээр энийг хийх хэрэгтэй. Хувийн хвшлүүдэд хүндрэл учруулахгүйгээр тендерээ шалгаруулдаг, санхүүжилт найдвартай байдаг. Тэр өөрийнхөө төрийн худалдаа авах үйл ажиллагааныхаа зохион байгуулалтыг илүү сайн хийвэл хувийн хвшилд илүү их нөлөө үзүүлэх юм болов уу гэж харж байгаа. Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалт оновчтой байх хэрэгтэй. Энэ бол миний бодлол хувийн байр суурь. Мэдээж нийгэм төсвийн хөрөнгө оруулалтаар төсвийн зардлаар шийдэгдэх ёстой асуудлууд бол байгаа. Тэрийг засгийн газар төсөөрөө дамжуулаад хийх ёстой. Тэнтэй бол хүн угаасаа нэг маргахгүй байх. Төсөв илүү үр дүнтэй одоо өөр байдлаар янз бүрийн ажил үйлчилгээ хийхин тулд яах ёстой вэ гэхээр зэрэг хувийн сектороор хийлгэж болох тэр зүйлсүүдийг зөв тодорхойлоод тэрийг хийлгэмээр юм шүү. Ямар үйлчилгээг арилжааны шинж чанартай болгох вэ гэдэг юм зөв тодорхойлоод тэрийг хувийн сектороор хийлгээд хувийн сектор хөрөнгөө гаргаж тэрийг хийгээд буцаагаад тэр арилжааныхаа орлогоос тэр төслийнхөө хөрөнгө оруулалтын зардлыг нөхдөг байвал төсвийн нуруунд дээрээс маш их хэмжээний ачаал бол авмаар санагдаад байгаа. Гэтэл нөгөө талд нь мэдээж угаасаа нийтийн бараа гэж ярьдаг те public good. Тийм үйлчилгээнүүд, тийм дид үтсүүдийг бол бид нар төсвийн мөнгөөр хийхээс аргагүй байхгүй. Бүр стратегийн хувьд төсөвдөр бол хийх ёстой зарим зүйлүүд бол бий. Зүгээр тухайлах юм бол одоо ингээд олон улсын харилцаа, том гүрнүүдийн хоорондох харилцаа, тээвэр логистик ийм тодорхой бус байдалтай ирээдүйд энэ тентхийн одоо нөхцөл байдал яаж өрнөх үү гэдгээс хамаарат бид нар тээврийн энэ чиглэлүүдийг ядаж одоо бас жоохон олон толгууртай болгомоор юм шиг санагдаж байгаа байхгүй. Одоо бид нар далайн тээвэр зөвхөн тэнжээний бомбтаар ирж байгаа шүү дээ. Гэтэл тэр тэнжээний бомбтын тэр ойр орчимд асуудал хүндрүүл бид нэр хаагур бараагаад татчих واخ тий. Ахаад бид нар дараагийн нэг бомбтыг хятадын одоо дэлхийн том 10 бомбтын 8 хятад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр 8 бомбтын нэг нь Тэнжин. Тэнжинээс өөр нэг бомбтон дээр нь бид нар тэнд бараагаад татчих авдаг тийм тогтолцоог бомбтыг өөрсдөө бид нар бий болгох, хөгжүүлэх юм асуудал яригдах хэрэгтэй байна. Нөгөө талаар нь одоо жишээлбэл Америк ч юм уу эсвэл энэ Европын аль нэг газар нь бид нар аль нэг бомбтоор бас бараагаад татчих авдаг тийм хийвэл зүгээр байна. Эргээд Монголын энэ хөлийг тойрсон манай бараа бүтээгдэхүүнийг наас цааш нь авж байгаа хил гайлын хүчин чадлыг бол нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бараа бүтээгдэхүүнээ. Буцаагаад оруулаад ирсэн хойно жишээлбэл энэ төмөр замаар ирж байгаа ачаа барааг буулгах, ачих энэ терминалуудыг бид нар ингээд илүү боловсронгуй, үр ашигтай, илүү хүчин чадал өндөртэй болгох. Нэгэн л худалдааны эдийн засаг чинь энэ худалдааны эдийн засгийг бид нар богино хугацаанд өөрчилж чадахгүй учраас ийм юмнуудыг хийх хэрэгтэй байна. Одоо эрхчлийн төсөв дээр бол харахад бол бид энэ жилийн хаалтаа гэхэл яг тавтан л гэж харж байгаа. Ягаад гэвэл бид нар дахиад нэг 72 сая тонн нуурс гарах болоо да. За ханш бол тэр 70 доллар дээр бол хүрэхгүй ойлгомжтой нэг 60 гаруй долларт байх болов. Эндээс харахаар нь 2 тэрбум долларын алдагтал бид нар дахиад одоо орлого дээр тасрах байх. Ойртолцоогоор 7 их 80 төгрөгийн одоо борлуулалтын орлого тутлаа гэхэд эргүүлээд 1 их 80 төгрөгийн одоо төсөв дээр татвар хураамжаар орж ирэх хэрэгтэй юм дутна. За ингээд төсвийн хувьд бол юм байна. За нөгөө талдаа урсгал зардлаа ахаад бид нар 70%. Ингээд цалин тэтгэмжийг 6% нэмэх гэж байна. Ахаад инфляцид буун дарамт өгөх гэж байна. Гэтэл төсөв дээрээ бид нар яг 8 их 80 төгрөгийн л одоо хөрөнгө оруулалт байх. Энд чинь эдийн засагт буюу бизнес бүтээмж авчрах гэж байгаа хэсэг дээр 8 их 80 төгрөг. Гэтэл бус хэмжээ бас бага шүү дээ. Тийм. Тэгээ ахаад тэрэн дээр би харсан тэр бусад гэдэг нэг хэсэг 4 их 80 төгрөг. Өнгөрсөн жилээс 754 төгрөгөөр төсөө ингэ нэмсэн. Тэгээ тэрийг ингээд ер нь бол би бол за ингээд төсвийн захиран зарцуулагч нар ингэж хувааж одоо тэр өөрөөрийнхөө салбартаа ашигладаг юм байна л гэж харж. Гэх мэтчлэнгээр манай энэ төсвийн үргэлгэн байдал, манай энэ төсвийн оновчгүй байдал. За эргүүлээд энэ одоо тэтгэврийн сангийн алдагт эдрийг ингэж нөхөж байгаа энэ байдлаараа энэ ингэж явж байгаа төсөв бол надад бол үнэхээр хэцүү төсөв байгаа. Бодлогын хувьд бол төсвийн бодлогын томоохон шинжилгээ хийхгүй бол бид болохгүй. Одоо тэтгэврийн сан 1.5 орчим их найдын татаас аваад жил болгон татаас авдаг тийм. Бид нар улам л одоо эмзэг эдийн засгийг улам л эмзэг болгоод авах үедээ л гэсэн нэг бүтээгдэхүүнээс нэг зах зээлээс хит их хараат байдалд аваачаад авах үедээ гэдэг утгаар нь би бол маш их санаа зовж байгаа. Хэрвээ бид нар одоо ингээд 80-90 сая тонн нүүрсийг ер нь ингээл энэ бидний байнга гаргаж чадах ер нь жил болгон бидний худалдаа авагч энэ дүнгээр худалдаж авах юм бол энэ дэр асуудал байхгүй.
яг үнэ бид нар зөв тогтоочвол. Гэтэл биднээс нүүрс худалдаж авж байгаа худалдаа авагч нар маань жил болгон биднэрт үнэхээр яг 80-90 сая тонныг байнга авах уу гэдэг асуудал надад санаа зовоод байгаа. Энэ зүгээр л нэг төр зуурын 1-2 жилийн ч юм уу 3 жилийн л ийм үзэгдэл байвал бид нар яах вэ? Энд таарсан эдийн засгийн бүтцтэй болцсон байж итэл нөгөөх нь яг жинхэнэ яг дунджаар худалдаж авах суур хэмжээ нь нэг 60 сая ч юм уу 70 сая байвал бид нар энэ лөө буцан тохируулах хэрэгтэй болно шүү дээ. Тэр лөө буцан тохируулах хийн гэдэг бол энэ одоо нийгэмд маш тийм хэцүү хүн тохируулах хийх хэрэгтэй болно. Тэгэхээр энэ утгаар нь бид нар санаа зовоод байгаа. Bloomberg эдийн засгийн клубын 4 дахь нэвтрүүлгээр бизнесийн орчин, санхүүжилт тэн талаар, түүний үр хэмжээний талаар ярьлаа. За бидний хувьд бол гол асуудал нь үнийг макро эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн бүтэц, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал тоолбож тайлбарлах гэж хичээлээ. Өнөөдөр нэвтрүүлэгт хамт байсан та бүхэндээ баярлалаа. Үзэгч та бүхэнд баярлалаа.